Сайн байцгаана үзэгчдээ лайв зочин нэвтрүүлэг үзэгч та бүхэнд цаг мөчөд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн манай дугаарт Улсын хурлын гишүүн Саран Шулуун ирж ажиллаж байна. Урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа танд. Маш их баярлалаа. Хоёулаа ерөн ойрын үед анхаарлын төвд байгаа асуудлаас нь ярилцлага эхлэхээс өмнө ер нь бол та Улсын хурлд энэ 126 гишүүнтэй парламентод бас анх сонгогдсон шинэхэн гишүүдийн нэг байгаа. Хэдийгээр нэг одоо бүрийн эрхийн хугацаа 50% орсон байгаа ч гэсэн тийм ээ. Тэгэхээр би таны хувьд сонирхоход ер нь Саран Шулуун гэж хувь гишүүн энэ 126 парламентод анх орж ирэхдээ ямар зорилготой, ямар үнэт зүйл тээж орж ирсэн болоо гэж сонирхож асууж байна. Тэгэхээр энэ асуултаас хоёлаа ярилцлага эхлүүл яаж. За маш одоо товчхон гэх юм бол за би яг нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ажилтан, мэрэгчлээ. За энэ салбарын хүн. За тэгээд 19 жил ихтэй сургуульд, танхимын сургууль багшилж энийг оюутан залуучуудад хүргэдэг. За мөн нийгэм чиглэсэн яг мэрэгжлийн одоо нөлөөлөл нийгмийн ажлуудыг хийдэг гэсэн ийм одоо хүн. За тэгээд ээж, эхнэр, багш те. За тэгээд бас одоо хиймэл хөлтэй ийм хүн байгаа. За их хурлд бол би яг одоо 8 асуудлаар бодож орж ирсэн. Маш олон сонсогдож магадгүй. За нэгдүгээрт нь хүртээмжийг бүх нийтэд ойлгомжтой болгоё гэдэг асуудалтай байсан. За хоёрдугаарт нь сэтгэл зүйн сайн байдал гэдэг зүйлийг ярих гэж орж ирсэн. Манайд амьдралын чанарын асуудлыг ерөөсөө бодлоготой уялдуулдаггүй. Тэгэхээр энэ амьдралын чанар дотор хүний сэтгэлийн сайн байдал, дотоод сайн байдал гэдэг зүйл хэрэгждэг. За гуравдугаарт нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийгмийн эрүүл мэндийн одоо хүний нөөцийн асуудал дээр анхаарах хэрэгтэй. Энэ дээр бас бодож орж ирсэн. За мөн нийгмийн эрүүл мэнд дотроо ер нь одоо хүн өвдсөний дараа хүн хөшлөмшөлтэй болсны дараа яаж хөл дээрээ босох вэ гэдэг асуудлыг хоёр дахь одоо сэргээнцэл гэж ярьдаг байхгүй. За тэр сэргээнцлийн асуултыг бас асуудлыг бас бодож энийг бас хууль эрх зүйд өөрчлөндөө гэж бодож орж ирсэн. За дөрөвт бол ер нь хэрэглэгчийн эрх ашиг гэдэг зүйлийг бас маш их одоо олон жил ажиллаж ирсэн, судалж ирсэн учраас хүмүүс өнөөдөр одоо хэрэглэгч гэдэг бол өөрөө хүний эрхийн асуудал учраас хэрэглэгчийн эрх ашигын тухай анхаарах хэрэгтэй гэж бодож ирсэн. Гэх мэтээр ингээд нэн тэргүүний би хитэн жагсааж байна. За ер нь бол 8 асуудал дээр хууль эрх зүй бодлогын хүрээнд хорхигдоод байгаа зүйлсийг хөндөж тэ боломжоор одоо засах хэрэгтэй бол засаж хууль санаачилж бодлогын баримтч гаргая гэж ярьсан. За энэ дотор мөн спортын асуудлаас жишээлбэл байгаа. Бүх нийтийн спорт байгаа. Тэгэхээр бүх нийтийн спорт гэдэг тамирчид одоо мэрэгжлийн гэхээсээ илүү зөвхөн өдөр тутмын амьдралд спортыг хийдэг, эрүүл амьдралын хэв маягийн асуудлыг бас ярих гэж орж ирсэн. За энэ үний цаана хүүхдүүдийн зан үйлийн боловсролыг бас ярих гэж орж ирсэн. Хүүхдүүдтэй бид нар юу заах юм, юу идэж уух, өглөө босоод орой унтах хүртэл хүний амьдралын дал зуршил юуг анхаарах хэрэгтэй гэдэг. Гэмээр ингээ 8 асуудал байгаа байхгүй. Тэгээ энэ 8 асуудлаа яг одоо өөртөө тэрвэрэд тэгээд одоо чуулганд их хурлд одоо орж ирсэн ажиллаж байна. Тэгээд энэ 8-аас одоо би нэг 3-ыг нь бол 4-ыг нь ч юм уу бариад одоо ажиллаа явж байна гэсэн. Намайг сэтгүүлч болсон цагаас хойш энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх хүртээмжийн асуудал гэдэг зүйл маш их яригддаг байсан. Яг ингээд харахад аж ахуйн нэгж байгууллагууд одоо нийгмийн одоо өмнө хүлээс өөрийнхөө хүрээнд ч гэдэг юм уу эсвэл нэг баг боловч гэсэн одоо нэг шатны асуудал гэхэд хүртэл нэг хэдийгээр одоо ингээл тэрэгцэртэй иргэдэд зориулсан одоо налуу зам байгаа ч гэсэн стандарт яг нэг биш байгаа даа баргалж чаддгийн болгоор гэл тэгэхээр тэрэгцэртэй иргэд хүртэл одоо нийгмийн сүлжээгээр ингээл гарч чадахгүй байгаа асуудлаа хүртэл ярьдаг л да. Тэгэхээр таны хувьд бол одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж илүү энэ 126 парламентод одоо хүргээсэ гэдэг үүднээс таныг бол харж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөн зөв улс төрийн бодит орчинд ер нь хэр амаргүй байна. Ястаа үнэхээр одоо хүндрэлтэй байгаа. Гэхдээ яг уу харьцангуй одоо өмнөх бүх парламентаас энэ удаагийн парламент бол хамгийн олон удаа хөгжлийн бэрхшээлийн асуудлыг ярьсан парламент болж байгаа. Хамгийн олон удаа хүртээмж ярьсан парламент болж байгаа. За мөн хамгийн олон одоо их хурлын гишүүдийн тайлан мэдээлэл бас хүртээмжтэй болж иргэдэд хүрч байгаа гэдэг. Тэгэхээр яг уу ганц хүн ганцддаггүй гэдгийг одоо хүмүүсээс харж байгаа бах тий. Би бол яг ганцаараа биш баясгалан гэдээ бас манай Арслан амсгарсан гишүүн байгаа. Тэгэхээр бид тэр хоёулаа хоёр талд байгаад амхандаа бас хоёр талынх нь өнцгөр дуугарч ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дэр бол харьцангуй бас өөрчлөлт гарч байгаа гэж хэлээд байгаа зүгээр. Зүгээр бидний бодсон хурдаар бол маш бага байна. Би одоо өөрийнхөө бодож исэн хурдтал одоо нэг нэвцээ байлаа гэхэд бодит байдлаар баг тал 50% одоо удаашралтай байгаа байхгүй. Тэгэхээр энэ жоохон харамсалтай. Гэхдээ яг юу ч хийгээгүй байснаас бол хавьгүй илүү гэсэн.
Тэгэхээр цөөнхийн төлөөллийн дуу хоолойр бодитоор нөлөөлөл нь их бага байгаад байна гэж ойлгож болох уу? Тий, яг нь ер нь бол одоо ардчлан нийгэм чөлөө зах зээл энэ төр гэдэг бол яг олонхоо даадаг тий. Гэхдээ энэ чөлөөт энэ зарчим бол заримдаа нийгмийн үнэхээр нэг хэсгийг бол бас орхитуулдаг ийм одоо ёс суртахууны талаасаа ч тэр анхаарч сэрэмжтэй байх талаасаа ч тэр анзаарахтай байх талаасаа ч тэр чөлөө зах зээл ардчлалд бол яг энэ хүн өөрөө одоо survive хийх дамд болох гэдэг зарчим байгаа байхгүй. Тэгэхээр энэ донд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон нийгмийн эмзэг бүлэг болыг орхитод байгаа. Тэгээ бид нар энэ дээр анхаарах хэрэгтэй. Энд бол нөгөө талаасаа биднэрт Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо олон болж байна. Цөөхөн хүн амтай дайн болоогүй орон гэж бид нар одоо тайван улс гэхэд бидний одоо энэ хөгжлийн бэрхшээл нэмэгдэж байгаа асуудал бол үнэхээр ноцтой. Бид нар хөгжлийн бэрхшээлтэй болох албагүй байсан жирийн одоо юу гэдгийг үед бол ээжээсээ 90 сар төрчөөд нийгмийн энэ гажуудлаас болж маш олон хүмүүс бэрхшээлтэй болж шүү дээ. Хосол гэмтэл болж байна. Скутер мафиадаас болж хүүхдүүд бэрхшээлтэй болж байна. Баяр цэнгэлээс, баяр наадмаас болж хүмүүс бэрхшээлтэй болж байна. Хурдан моринж хүүхдүүд бэрхшээлтэй болж байна, тий. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг ядаж засах хэрэгтэй байхгүй. За одоо төрөлхийн одоо эрт онцлоод сургаж авъя гэдэг асуудал ярьж хахад эрүүл төрчүүд тий хавтраас олж хүмүүс маш олон бэрхшээлтэй болж байна. Сахараас олж бэрхшээлтэй болж байна. Тэгэхээр бид нар уг гарал шалтгаантай бас ажиллах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ талаас яриад үзвэл энэ нэг удаагийн парламентар шийдэгдэх асуудал ерөөсөн биш. Тэгээд нэг хоёрхан хүн ч энийг бас хэлэхгүй. Тийм. Тэгэхээр үзэгчд одоо юу гэдэг иргэдийн хувьд бол улсын хурлын гишүүн Батцууртай холбоотой асуудал сая ингээд дахиад босож ирлээ шүү дээ. Уг нь бол энэ чинь өнгөрсөн оны 11 сард үүссэн асуудал. Гэтэл одоо ингээд он дамжсан 7-8 сарын өөр үзэж ин гэтэл шийдэж чадаагүй байна гэд. Ер нь яг Батцуур гишүүнтэй яг ямар асуудал гараад та ер нь ёс зүйн дэд хороонд өгчихсэн юм бэ те. Тэгээ ер нь яагаад ингээд ёс зүйн дэд хорооны дарга одоо хэрлэн гишүүн энэ асуудалд одоо анхаарлаа хандуулад энэ ёс зүйн дэд хорооны дарга хурлаа хийгээд энэ одоо гомдол гаргасан гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй яваад байгаа юм бэ. Босон явдлын тухайд бол бид нар нөгөө усын төсөвтөр халамжийн мөнгөний нэмэгтэй холбоотой асуудлыг хөндөжсэн. За яг тэр үед бол чуулганд мэдээж зөндөө олон гишүүд сууж исэн. Гэхдээ оройн 17 цаг өнгөрчөөсөн тэр үед. Тэгээд би болохоор энэ халамжийн мөнгө чинь бол яг үндэ амьдрал төрөлцөхгүй байна. Энэ хүмүүс гадаа урд өдөр нь хүмүүс гадаа чагсаж иржсэн талбай дээр. Тэгээд тэрэгнтэй хүмүүс их байгаа учраас одоо ахаад хэд хоног үргэлжлүүл энэ чинь аюултай болох гэдэг шүү дээ гэдэг ингээ үг хэлсэн чинь Батцуур гишүүн бол над руу ингээд нөгөө ярддаг юмнуудаа л ярьж идэж уух юмаа ярьлаа, хоолын санаа ярьлаа, марлаа гэд тэгээдсэн байхгүй. Тэгээ тэр нөгөө микрофонд дуу чимээ царгаа сонсогдож лээсэн л та. Тэгээ би болохоор үг хэлжсэн учраас 3 минутанда өгөө хэлж дуусгачаад тэгээд тач одоо ямар юу юм бэ гэд ингээ хэлэхдээ ямар ч тийм боломжтой гараагүй. Тэгээд тим явдлахсан. Тэгээ энэ дээр болохоор яг хандлага асуудал гарсан. Тэгээд Батцуур гишүүний хувьд бол ер нь энэ тэрийг гол нь хамгийн одоо юу гэдгийг онцгүй зүйл нь юу байсан гэхээр гарч ирээд хэвлийнхэнд би тийм юм юусаа яриа гэж хэлээгүй. Нам бол өөрөө дотроо хэрэлдчихэд ардын нам өөрөө хэрэлдэж муудалцаад сэдвийг өөртөө шин говьулж байна гэж ярьсан байхгүй. Тэгээ би тэр үгэндээ нэгдүгээр тэр худлаа ярьсандаа хүн үннийхээ өрөнд ороо яваад байна тий. Хоёр тэгвэл ер нь л бэрхшээлтэй хүмүүс олон болж байгаа. Хэний ч хамаатан бэрхшээлтэй байж болно. Хэний ч гэр бүл хэмжээж болно. Тэгэхээр ер нь хүмүүст ингэж хандхаа болох хэрэгтэй. Хүмүүсийг ингэж хоол ундны сав марч юм янз бүр хэлэхэд болох хэрэгтэй. Энд чинь зөвхөн намайг биш бусад хүмүүсийг хэлж байгаа учраас уучлалтгүй гэдэг шаардлагыг бол одоо тавиад байгаа. Тэгээд тэр уучлалт гуйлгана гэдэг чинь бас нэг процесс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр процессыг нь одоо институцийн хувьд зөв зохицуулж явах хэрэгтэй байгуулга нь студид хорохгүй. Яг нь ер нь одоо бас оронд парламентын засаглалтай оронд студид хороо юу гэдэг вэ гэхээр гишүүдийн ёс зүг одоо тий дүрм журмыг шинжилнэ. За иргэдээс гомдол мэдээлэл авч байгаа бол тэрийг нас илүү ээлтэй болгодог ч юм уу зохицуулалтуудыг хийн. Ер нь бол парламентод итгэлийг илүү сайжруулах бас нэг манай ч ихгүй студид хороо гэдэг чинь. Тэгээд дээрэс нь 76 таа байх үеийн ёс зүйн асуудал интернетгүй байх үед захимаар байдаг үе гэд бүх юмыг бид нар тэр үеэс одоо өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрч энэ шинэ парламент гэдгийн шинэ юунда байгаа гэхэлэр хуучин байгаа зүйлийг авахыг аваад шинэ дээр бид нар шинэ юм хийж сайжруулах хэрэгтэй байхгүй. Тийм бүтц байх хэрэгтэй. Тэгээ тэр ажлаа тэр үүргээ хэрлэн гишүүн одоо хийгээгүй тэр үүргээ биелүүлээгүй учраас би тэр ястун хороо өөрийг нь одоо даргааг нь та энийг зөв өсөр ажиллаа ясангүй
гэдэг ийм одоо шаардлага тавиад байгаа. Тэгээ хэрлэн дарахтаа байгаад байгаа мó эсвэл яг энэ процедурын асуудал байгаад байна уу? Яг ер нь бол ингэдэг хоёр асуудал байгаа. Нэгдүгээр бид нар энэ процессор жижиг гэж харсны алдаа байгаа. Одоо энэ ёс зүйн асуудлыг жижиг гэж харж байгаа нь бидний алдаа байхгүй. Энэ ёс зүйн асуудлыг өнөөдөр ерөнхийлөгч хүртэл хөндөж байгаа байхгүй. Тэгээ иргэд яагаад юунд бухимдаад байгаа вэ гэхээр бястуугүй байна л гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийлөгч энийг хөндөд энэ парламентын гишүүд чинь ард иргэдээс сонгогдчихвол хөндлөхгүй байна гэдэг нэг суртахууны хандлагын хувьд алдаатай байна гэж яриад байгаа юм зөв шүү дээ. Үнэн. Гэхдээ тэрийг өөрсдөө орж ирчээд хамгийн түрүүнд одоо ер нь бол энэ парламент засаж сайжруулах хэрэгтэй. Шинэ парламент бол шинэ хүн ингээд шинээр айл гэрд одоо нүгэд орохдоо бүх юм өөрөө засаж хийдэг үстэй. Тавилгаа өөрөө хийгээд гэр орноо сайхан өөрсдийнхөө өстөр биелүүлж нөгөө барьж байгуулад байдаг шиг шинэ парламент өөртөө орсон газраа шинийг түгэх хэрэгтэй. Би жишээлбэл одоо энэ парламент орж ирээд хүртээмжийн асуудлыг ярьж их хурлын дараад хандж ах читэй. За парламент гэдэг юм байна. Хүртээмжийг ингэж ярих хэрэгтэй. Бүгдээрээ үндсэн хуулиа ядаж брэйл болгоё тийм. За хэдүүлээ бичлэгээ одоо хадмалтаа болгоё. Иргэд гишүүдэд иргэдэд зориулсан тайлангаа одоо унших тууц хувилбараар хэвлэяч гэдэг юм тийм. Эн чинь миний оруулж байгаа үүрэг гэхгүй. Хүртээмжийн асуудлыг ярьж байна. Тэрэн шиг ёс зүйн салбарын хүмүүс орж ирж байгаа бол ёс зүйн дэд хороо бүр өөрөө тэрийг хийх ёстой. Тэгээ тэр функцийг нь л би одоо хүсэж байгаа. Тэгэхээр систем юм байна л гэдэг систем ч хүн бохгүй. Систем ч хүмүүс бүрдүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнээр хамгийн чухал үүрэгтэй ёс зүйн дэд хорооны дарга өөрөө за аль би энэ дээр ингээд ажил хэрэгчээр хандаад тий аль сараа нэр энэ ч дуудсан юм байна. Юу болсон бэ? Аль энэ дээр ажиллая. Ёс зүйн дэд хорооны бүгдээрээ парламентын хастыг инхүү тэхгүй гэдэг ийм диалог хилцүүлэг явж байгаа хэрэгтэй байхгүй. Гэтэл тийм юм явж байхын оронд одоо наара гишүүн чинь нөгөө очир дараалалаараа минийхээс хойш авахгүй одоо гомдлно. Тэгэхээр тэрнийхийг үлгэж авч нийгэмд ингэж одоо сенсацлж гаргаж ирж яриа л тий. Тэсний цаана хүлээж байгаа миний асуудлыг болохоор ерөөсөө авч үзэхгүй. Тэгээ хариу үзүүлж байгаа хандлага, харилцааны арга хэлбэр ч гэсэн үнэндээ мэргэжлийн биш байсан учраас би энийг зүй ёсны байлгах хэрэгтэй байна. Энэ механизмынхаа үүргийг биелүүлэхгүй байна. Энэ институт биш байгаад байна гэдгийг шаардчихлаа. Хэрлэн гишүүнд хандахаар юу гэдэг юм бэ ер нь? Яг уу би тэр үед бол уулзаж ярилцах гэж оролдоо. Тэгээ бүтлгүүцсэн учраас хэвлэл хандсан байна. Тийм. Нөгөө талдаа манайхан бас ингэж байгаа. За ер нь л хараа худал үнэн гэдэг хоёр зүйл аа. Худал зүйл яагаад худлаа гэдэг энэ буцаагаад чи худлаа гэдэг үүсгээд байгаа байхгүй хэвлэлээ би одоо асуудал ярьж яхад энийгээгөө жижиг юм худал яриад байгаа байхгүй. Жишээлбэл Бацуур гишүүний асуудал дээр би ингээд гомдол ярихад бол зарим одоо ардчил намын гишүүн хар өглөөгөр хүнийг архиулаа гэж чи ярьдаг юу вэ гэж над руу бичиж штэ тий. Чи хар өглөө байгаагүй 17 цаг байсан байхгүй. Тэгэхээр ингээд манайхаа ингээд бүр алхам тутамдаа жижиг сажиг зүйлээр худлаа яриад байна гэдэг бол айгүй хортой байхгүй. Тэгээд худлаа зүйл гэдэг чинь чанга дуутай болохоор ялдаг юм биш. Үнэн байдал нь чимээг байгаад учраас худал ялдаг байхгүй. Үнэн тэнд чимээгүй байгаа. Тэгэхээр бид нар үнэн юм чинь би энд чимээгүй байгаад гэж болохгүй учраас үгүй ээ. Би үннээ ярэ, баримт байна. Цагаа хар, бичлэгээ хар, тэ? Ингээд яриад байгаа. Нөгөө талдаа хэрлэн гишүүнд олон улсын ёс зүйн дэд хороо ийм байдаг штэ гэдгийг би эргүүлж үнэн бодит зүйл ямар байх ёстойг гаргаж тавихгүй бол эсэргээр одоо энэ саран чулуун гэдэг хүүхэн ховж өв ярьдаг хүүхэн гэдэг ийм пропаганда ингээд яваад штт хурамж трол хайгуудаар тий. Тэгээ энэ дээр ингээд энэ ёс зүй ярьдаг судлаачаад эрдэмтэд хүмүүс ч гэсэндээ зөвхөн ном сурах бичих нь та нарын үүрэг биш штэ. Нийгмийнхаа тархийг хамгаалах хэрэгтэй байхгүй. Бүх нийтээрээ энэ гажуу ташуу мэдээлэл ингээд автчаад ер нь хамтын оюун санаа чинь тэгэл одоо бохир хуурамч одоо хідэн трол аккаунтууд хуурамч инфлюенсер нэртэй хүмүүстэй худлаа одоо цэцэрхсэн хүмүүсийн дор энэ бидний хүүхэд залуучууд гэлтгүй ерөөдөө энэ хамтын ухамсар бүр дороотч тусаж байгаа юм. Тэгэхээр бид нар зөвхөн хилэн хамгаалах биш оюун санааныхаа дархлагаас хамгаалах хэрэгтэй байна. Тэгэхээр төрийн ордноос л эхлэх юм шиг байна тийм үү? Төрийн ордноос эхлэх ёстой. Түр өөрөөсөө эхлэе гэж ярьдаг чинь их хурлын парламентын ёс зүйн дэд хороо ажлаа гоё хийхийг хэлэх байхгүй юу? Одоо газарт буулгая. Багш учраас ингээд би бүр ингээд алхам болсондоо тайлбарлаж байгаа юм. Эсвэл би одоо ингээд ёс зүйн хичээл эхэлье. Ёс зүйн хичээл ярьцгаая гэх. Тэгээ ерөөхдөө бол бүх иргэд одоо ёс зүйтэй байх ёстой. Гэхдээ иргэдийн ёс зүйн асуудал их хурлын гишүүн ч гэсэн иргэн хүмүүнтэй. Тэгэхээр их хурлын гишүүд тэр иргэдийг төлөөлж гарч ирчээд ёс зүйтэй байх хэрэгтэй. Ёс суртахуунтай байх хэрэгтэй. Тэгээ тэрийг нь ёс зүйн хороо, ёс зүйн дэд хороо тэр дүрм журмаа боловсруулдаг, судалгаа авдаг, хуулийн төсөл боловсруулж болно шүү дээ. Шинжлэх ухааны технологийн дэд хорооныхан бид нар яадаг вэ гэхээр ихтэй сургуулиуд руу тойрч яваад уулзаж байгаа шүү дээ. Тэгээд ямар бодлогын асуудлууд байна, өнгөрсөн хугацаанд юу болоогүй л гэдэг ярилцаад тэгээд энийг
яаж сайжруулах вэ гэж ярьж байхад ёс зүйн дэд хороо ёс зүйн эрдэмтдтэйгээ уулзаад тэр чиглийн хүмүүстэйгээ ярилцаад одоо энэ улс төрчид ингэж залуу улс төрчид ийм байна гэдэг тэрийгэ ярьдаг ийм гоё ажил хэрэгч байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээл нэг ийм ховж ив яриад нэгнийх нь хэргийг дэвэргэж яриад нэгнийг нь үл хайхардаг өөртөө тийм байчаад тэрийг одоо яаж механизм байна, институт байна гэж хэлэх бол айгүй буруу байхгүй. Тэр боломжгүй байхгүй. Наара гишүүний асуудлыг хэлэлцэх үеэр ёс зүйн дэд хорооны гишүүд өөрсдөө бас хуралдаа ораагүйс болоод ингээд хойшлогдлоо гэж хэлсэн л да. Тэгэхээр энэ ёс зүйн дэд хороонд харьяалагддаг гишүүд өөрсдөө эндээ ерөн хэр ач холбогдол өгч одоо оролцсон юм бэ? Яагаад хуралдаанд ороогүй гэж би зүгээр одоо хэлье. Яагаад хүмүүс хуралдаанд орохгүй одоо суухгүй өндөр гэхэлэр төдөлзөөд те би ийм зүйлд оролцмооргүй байна гэдэг. Энэ их сонирн биш гэж үзээд байна уу? Сонирн биш гэж үзчихэж болно. Нөгөө талдаа би ийм зүйлдээ хутгалтмаар байна, ийм зүйлд оролцмоор байна гэдэг хүсэл байгаа штэ. Тэр чинь ер нь бол ирэхгүй байна гэдэг чинь. Ер нь бол энүүний цаана юу байгаа гэхээр хэрвээ зөв механизмтай юмыг эхлүүлсэн бол хүн оролцсон штэ. Ер нь бол зөв механизмаар зөв аргаар те ингээд дараа талаар нь ингээд явсан бол гишүүд хурж ирээд гишүүдийн тэр оролцоог нь бас зөв өснө болгож өгөх хэрэгтэй байхгүй. Тэр чинь тэрэнд оролцож байгаа гишүүдийн өөрсдийнх нь бас хүний эрхийн асуудал байгаа даа тий. Тэгэхээр энэ дээр бид нэр ингээд механизмаа өөрөө зөв яриаггүй ээжж ховж юм дээр ирээд нэг талд нь ороод тэгээд гэдэг юм ярил хинч очихгүй шүү дээ. Тэрний оронд бүгдээр их хурлынхаа парламентын ёс зүйн дүрмийн тухай ярив. За бүгд бусад орн нэг ийм байдаг юм байна. За манай 126 дээр ийм асуудал гарчээ. Бүгдээр энэ дээр яах вэ гэдгээ хаалттай хуралд яач гэдэг юм уу те. Ийм ажил хэрэгч зүйл байвал хүмүүс очиж штэ. Өөртөө хүн болон санаа байгаа. Тэгэхээр тийм биш зүгээр л наара гişүний асуудлыг хэлцэн гэж дэвэргэж ирсэнээ. Тэгэхээр хин орох хинч орохгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр эвэрхүү маягаар би эцсийн дүндээ юу хэлээд байгаа гэхээр арга нь буруу байна. Тэг ажил хэрэгч биш байна гэдгийг хэлээд байгаа байхгүй. Дээрээс нь институт шиг ажиллах байна. Оюутны холбоог клуб хүртэл ороод шүү дээ. Тэ 10 жилийн сургууль хүртэл бүтцтэй бүх байгууллагад ёс зүйн бүтц гэж байгаа. Тэр бүтцүүд ёс зүйн дэд хороонууд өнөөдөр яг утгаараа ажиллаж байгаа мó юу гэдэг бид нар өнөөдөр нийгмээс ч гэсэн асуух хэрэгтэй. Бараг л хэцүү л байна. Яагаад тэр ёс зүйн асуудал гэхэлэр ингээд хаалганасаа орчод байгаа гэхэлэр тэнд дандаа одоо ялгарлан гадуурхагдсан над шиг тий адлагдсан дорд үзэгдсэн хүмүүс ханддаг байхгүй ихэвчлэн. Тэгээд нийгэм өөрөө тэр хүмүүсийн асуудлыг сүртэй өнчин өөнт өгч тий дандаа хил ам хийж явдаг гэдэг үгээр хажууд дэш нь болгосоор хагаад өнөөдөр нийгэмд ийм их амиа хорлолт байгаа. Ийм их дээрлэхэлт, ийм их гэмтэр гарч байгаа байхгүй. Нэг шалтгаан мөн шүү дээ. Тэрийг би ганцхан хэлээд байгаа биш энэ чинь ингээд судалгаатай, нотлохоотой зүйл байхгүй. Та ер нь нэлээ эмзэг хүлээж авч яана уу тантай? Би ерөөсөө энэ дэр хувь хүний хувьд бол эмзэг байгаагүй. Би энэ дэр парламентын гишүүнийхээ хувьд ажиллаа хийж байна. Өөрийнхөө хувьд л тийм. Би энэ парламентын гишүүн 126 хүн болгон өөрийн гэсэн үүргээ хариуцлагатай одоо биелүүлэх хэрэгтэй. Тэгэхээр би энэ дээр хүний сэтгэл зүйн асуудлуудыг ярьдаг одоо тий за амьдралын чанар гэдэг төр чинь нийгмийн сайн сайхан байдлыг ярьдаг дотор чинь суртан ордог байхгүй. Үнийг зүйл ордог. Тэгэхээр би мэрэгжлийн ажлыг хийж байна. Би энэ дээр хэрлэн гишүүний хувь хүний хувьд дайрч авчих гээд байгаа юм биш. Ажил хэрэгч биш байгаа тэр арга барилын биш шүүмжлээд байгаа. Энийгээ зас би их хурлын дараа шаардлага тавьж байгаа байхгүй. Энийгээ зас зөв голдролд нь оруул гэдэг шаардлага тавьж байгаа. Тэрнээс биш би хэрлэн одоо гэдэг хувь хүнтэй ямар ч хувь хүний дайсагнал ч юм уу сонзонгийн асуудал байхгүй. Миний хувьд бол маш их хүндэлдэг. Бид нар хамтарч олон зүйл хийжсэн ийм мундаг одоо судлаач багш хүн байгаа шүү дээ. Хамтрлаг экономик сургуулийн эрдэмтэн профессор хүн байхгүй. Тэгэхээр хин эрдэм номтой хин илүү албан тушаалын хувьд өндөр байгаа нь илүү ясвартунтай байх хэрэгтэй. Илүү ажлыг үлгэрлэж гоё хийх хэрэгтэй шүү дээ. Би тэрийг шаардж байгаа. 2020-2024 оны их хурл сууж исэн эмэгтэй улсын хурлын гишүүд нам үл харгалзан яг одоо энэ эмэгтэйчүүд те хүүхэд охтын одоо энэ нийгмийн сайн сайхны төлөөх сэдвүүд дээр хамтарч нэлээд дуу хоолой өргөдөг байсан л да. Нэгний хамгаалдаг ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд одоо ингээ харахаар энэ одоо 126 гишүүнтэй улсын хурлын эмэгтэй гишүүд маань энэ тал дээр нэлээд дутмаг байгаад байна уу да гэж шүүмжлэлт өртөөд байдгийн. Ер нь тийм ажиглагдаж гин үү? Жишээлбэл таны кейс гэдэг бол үнэхээр хувь гишүүн одоо хувь сарамжлалын асуудал биш шүү дээ. Энэ бол дараачийн асуудалд ингээд цэгцлээд явах асуудал. Гэтэл ингээд чив чимээгүй байгаад байдаг асуудал дээр ер нь танд юу ажиглагдаж гин яг энэ асуудал дээр? Тийм. Яг хөө би бол энэ дээр одоо намайг хамгаалаа ч юм уу миний талаар энэ төр гэж ер нь бодохгүй байгаа. Ямар ч хүлээлтгүй байгаа. Бид нар ер нь одоо хинээс ч юу ч хүлээх
хин нэг нийлээ зогсоол гэж хүлээх ёсгүй. Бид нар харин иргэдийнхэн төлөө бас зогсох хэрэгтэй тийм. За хөгжлийн бэрхшээлтэй хүн гэлтгүй ер нь ахмадуудын асуудал маш хүнд байгаа. Хүүхдүүдийн асуудал. Энэ дээр эмэгтэй гишүүд бүгдээрээ талдаа маш их ажиллаж байгаа. Гол нь энэ дээр нэг юм асуудал байдаг. Бид нар энэ дээр ажиллаж байгаа мөртлөө эмэгтэй гишүүдийн хийж байгаа зүйл, тэр ажлын тайлан, тэр бүртгэл одоо ийм юм хийсэн шүү гэдэг мэдээлэл тэр мэдээлэл функц дээр бол маш их одоо мөнгөний ялгаа гарч ирж байна. Тийм. Өрсөлдөөн гарч ирж байна. Бид нар энэ дээр одоо юу гэдэг хэвлэл мэдээлэлээр бүгдээр энэ дээр ингээл түгээгээл за энэ эмэгтэй гишүүн ийм ажил хийж байна ингэж ингээд судлаад харьцуулаад үздэг тийм одоо механизм ч алга байгаа тийм. Тэгэхээр энэ дээр одоо бид нар эмэгтэй гишүүднийг нийлээд нэг цуврал одоо юу гэдгийг уулзалт сэтгүүлчтэй уулзаж ярилцаад за энэ удаад бид нар энэ асуудал дээр анхаарч байна. Энэ дээр бид нар ийм бодлоготой байгаа гэд нам намын одоо аргын ялгаатай байдлын байр суурийг ярилцсан энэ цувралыг бас эхлүүлье гэдэг юм явж байна. Ер нь бол гэхдээ их хурлын гишүүн энэ бодлого боловсруулж юм хоёр асуудалтай байна. Нэгдүгээр би жишээлбэл хуулиар бичвэл судалгаагаа хийгээл судлаачтай уулзаад яваад чи ажил хийгээд байгаа байхгүй ордонд суугаад бид нар тэр болгоныг дуусаагүй байхад нь эцлээгүй байхад нь олон нийтэд тавих бас жоохон болоогүй тий. Нөгөө талдаа хийж байгаа зүйлээ бусдад хүргэх нь дахиад нэг ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бусдад хүргэх хэсэг дээр бид нар үнэндээ л одоо миний бодлоор би бол хүч хүрэхгүй байгаа. Миний хувьд бол хүч чадал хүрэхгүй байна. Тэгэхээр би илүү за яг уу нэгэн тэр чинь ингээд баримтжиг болоод цагаан дээр хараар үлдэх бодлогын баримтжиг хууль өөрчлөлт хийж байгаас хойш үлдэх юм нь үлдээд үйлчлэх газраа цагаан нэрхээр үйлчилж таараа. Тэрнээс наанд би энэ одоо гишүүний цар болгон авдаг нөгөө ажлын одоо хууль сурчлага ажлын 20 сая орчим төгрөг шүү дээ 10 сар үнэ 7 сая тэр мөнгийг би тийм юмд өрхөөсөө илүү судалгаанд өрж байгаа. Илүү одоо ажил хилцүүлэхд өрж байгаа байхгүй. Тэгээд дандаа засгийн газар чиглэсэн яамд чиглэсэн бодлогын баримтчууд гаргаад ингэж яваад байгаа гэсэн. Тэгэхээр эндээ зориулаад байгаа болохоор эндээс илүү бол би гарч чадахгүй байгаа. Тэ энэ дээр одоо юу гэдгийг өөрийгөө саран чулуун гэдэг хинбэ гэдэг гэхээсээ илүү хийж байгаа энэ бодлогын баримтчуудаа үлдээч хэмсэн гэдэг дээр л одоо цаг хугацаатай уралдаад ингэж яваад байгаа гэсэн. Тэгэхээр надад адилхан бусад эмэгтэй гишүүдэд ч гэсэн ийм асуудал байгаа. Дээрээс нь эмэгтэйчүүд бол жагсаалтаар илүү орж ирсэн шүү дээ. Тэгэхээр жагсаалтаар голдоо салбарын төлөөлөлд орж ирсэн. Их цэцэг гишүүн, ганмаа гишүүн. За нөгөө талд одоо тий. Тэгэхээр тэд нар чинь өдрөөр адилхан байгаа даа. Тэгэхээр энэ эмэгтэй гишүүд юу ч хийхгүй байна гэхээсээ илүү эмэгтэй гишүүд юу хийж байна гэдэг эрэл хайгуул хийдэг ийм сэтгүүл зүг бас байгаасаа гэж бодоод байгаа. Тий. Одоо юу гэдгийг стратегийн би бүрсүүлдэ арга ороод нөгөө ягааны гудамжны мэдээ гэж цуврал гаргах юм гэж бодсон шүү дээ. Тий. Дээрээс нь олж харахгүй байгаа байхгүй. Зөвхөн ховж имэл харж байна. Цаана нь ямар их ажил хийж байгааг харахгүй болохоор чинь яах юм тэгэл нөө лозон барил зогсдог шиг. За олон улсад байдаг акцийг ягаан хувц хүмүүсээ тэгэхээр хамгийн олон дагагчтай өөрсдийнхөө одоо хувьд ингээд олон хүмүүс юм уншдаг нийтлэгчлэр хүртэл доромжилж бичиж байгаа юм. Эмэгтэй хүмүүс бол бид нарыг ягаан годамжны ямар гэж доромжилж штэ. Тэгэхээр эн чинь өөр хамтын ухамсар энэ оюун санаанд аюу хортой. Тэрний оронд тэр одоо олон дагагчтай тэр эмэгтэй өнөөдөр эмэгтэй гишүүдийг нэг бүрчлэн судлаад энэ юу хийж байгаа. Энд дээр би бодлогын зөвлөмж өгье. Эн чинь болохгүй шүү гэж бичих юм бол гоё ихгүй. Тэгэхгүй зүгээр л нэг одоо юу гэдгийг өөртөө таалагдахгүй нэг акц гурвал биччихэл ингээ бодохоор энэ чинь бид нар трол гэж хэлэхгүй өөр юу гэж хэлнэ те. Нөгөө цалин авч ажиллаад байгаа юм шиг надад байгаа юм. Та энэ хэрлэн гишүүн дээр бол энэ ёс зүйн дэд хороог ахлах одоо боломжгүй гэж үзээд байна шүү дээ. Тийм. Гэхдээ сая одоо юу гэдгийг Монгол Ардын намын бужигнаанаар бол өмнөх дарган солигдоод хэрлэн гишүүн болсон. Тэгээ ер нь дарга солиод ер нь асуудал хөгжлөгдөх юм. Яг нь миний одоо хурлын дараа таандсан бичиг дотор би баг 6-7 шаардлага байгаа. Тэрний нэг нь л зөвхөн хэрлэн гишүүнийг одоо хандлагын ийм асуудал байгаа учраас солио гэдэг ба. За үлдсэн босдон дээр нь дандаа ёстон дэд хороог ажилуулах тэр бүтцийг би ярьсан байгаа. За ийм шаардлагыг бас хангаж ийм институт агуулгын хувьд ажиллана уу? Гишүүдийн ёс зүйн асуудлыг шинжилье энэ гэсэн ийм шинжилгүүдийг бас дотор нь ингэж албамжигтай тусгасан байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл өнөөдөр их хурлын гишүүдийн ёс зүйн асуудлыг бид нөр өөрсдөө л ярих хэрэгтэй байна. Ер нь тэр Монгол Ардын намын бужигнаанаар хэрлэн гишүүн ингээ болцсон шүү дээ тийм ёс зүйн дэд хорооны. Ер нь ямар шалгуураар болцсон юм бэ? Тэг яг дэд хороонууд гэлтгүй ер нь одоо байнгын хороодын чинь хуваарлахтаа нэгдүгээр шалгуур нь бол тухайн чиглэлээр одоо эксперт байх тийм мэргэжлийн асуудлыг хөндөж одоо шалгуур болж байна л та тийм. Тэгэхээр энэ өнцгөр бол маш олон байнгын хороодын дарга нар бол
голдуу мэрэгжлийн хүмүүсийг авдаг. За нөгөө талдаа бас хамтарсан гэдэг агуулгаараа хамтарсан олон ургалж парламент гэдэг агуулгаараа бүх намын төлөөллөс ч юм уу цөөхөсөн ч юм уу бас байнгын хороонд ажиллах хэрэгтэй гэдэг тэнцвэрийг ингэж барьдаг. Тэр тэнцвэрээр бол энэ байнгын ороодын дарга нар шалгаруулж байгаа. А энэ дэр ямар процедурын алдаа гарсан бэ гэхээр гишүүдтэй өөрсөнтэй нь бас ярилцаад санал хураах болох байсан тий. За 2 3 хүн байна ч гэдэг юм уу тий. Эндээс бүгдээрээ ингэх үү. За нөгөөдөд тэр дарга болж байгаа хүн өөрөө уулзаад би нэг ийм чиглэлээр ажиллая гэж бодож байна. Та нар яаж ч гэдэг юм. Анх удаа Монгол Ардын намын бүлгийн дарга дээр бид нар дотроо сонгуул явуулсан шүү дээ. Сонгуул гэж хэлэх юм уу та. Бүлгийн даргад үргэлжлэж байгаа хүмүүст нь бүр мөрийн хөтөлбөрөөр гаргаад танилцуулаад би бүлгийн дарга болвол ингэж хий энэ төр гэж хоорондоо ярилцаад тэгээд бид нар 68-аа дотроо тэрийг сонгож одоо хоорондоо ярилцаад бүр ингэж анх удаа юу нэг хийж үзсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол болдог зүйл байхгүй болдог процесс. Нэг удаа бид нар тэгж үзсэн. Тэр шиг процессыг бол ингээд явуулчвал арай зөв байх байсан. А тэр чинь өөрөө бас амлалт авч байгаа байхгүй. Би нөгөө хүмүүсийнхээ өмнө би ийм хийнэ гэж амлал ярьж байгаа юм чи ажил хэрэг хандж шүү дээ. Тэгэхгүй нэг дарган дээрээс нь томилсон маягаар байгаад байвал тэгээд тэр чи одоо жоохон зөв ясны биш санагдаад байгаа юм л да тий. Тэгээд асуудал нь одоо жишээлбэл энэ кейс дээр гарч ирж тий. Тэгээ гол нь өөрөө тийм одоо biased байж тээ. Субъектив хандаад хинийх нь асуудлыг ярихаа шийднэ гэдэг бол болохгүй байхгүй. Дараалал байх хэрэгтэй цаг хугацаанд дараалал. Таних одоо Батцуур гишүүний асуудал байж байна. Одоо сүүлдээ ингээд ёс зүйн дэд хорооны даргын асуудал ингээд 2 асуудал болж байна. Сүүлдээ парламентын гишүүд ёс зүйн дүрм мөрөм тий. Тэгэхээр одоо тэгээд одоо процесс ер нь тэгээд одоо яг яах вэ? Яг хүмүүс энийг бол ойлгох хэрэгтэй. Энэ дээр одоо Саран Чулуун гэдэг хүн энэ Батцуур Хэрлэн хоёрыг өшөрхөд байгаа гэж харах хэрэггүй. Энэ дээр бид нар тогтолцооны одоо энэ процедурыг яг цаасан дээр ярьдаг шигэ тий ном бичдэг шигэ бид нар одоо маш их ном бичдэг цэцэн эрдэмтэй хүмүүс олон байгаа. Ном дээр байдаг шигэ процесс ярьдаг шигэ бид нар ажиллая гэж бодож байгаа бол дүрмийн дагуу л явах хэрэгтэй. Тэгээ тэр лугаа орохын тулд бид нар кейс ярихаас арга байхгүй. Хин нэгэн шүүгэл үлэхээс аргагүй байна. Тэгэхээр би өнөөдөр энэ дээр шүүгэл үлээж кейсийг ярьж энэ кейс төр жишээ авал одоо яах юм гэдгийг хөндөж ин чинь амьдралд нийцтэй хууль дүрм болох байхгүй. Тэгэхээр би энэ үргэлж биелүүлж байгаа. Тэрнээс биш тэр гишүүд бол өөр өөрсдийнхөө хувьд төлөөлөлтөй ардаа сонгогдоод ирсэн тий. Тэр хувь гишүүнийх нь хувьд бол би мэдээж хүндэтгэлтэй хандлагүй яах вэ? Тэгэхээр энийг бас хүмүүс зөв болгосоо гэж бодчих. Тэрнээс биш бид нар ингээл уул таарлцснаал тий нэг юм хоёр одоо кинонд гардаг шиг нөгөө нэг солонгос кинонд гардаг дайсан чиг ингээл ингэдсэн юм бол байхгүй. Би зарчмын шаардлагатай явж байгаа. За тэр хүмүүс өөрсдөө энэ дээрээ бас хүлээж аваад одоо ажлаа сайжруулад ингэж явбал тэгэл сайнлаад энэ ч өөрөө алсуураа дараагийн парламентод хэрэгтэй байхгүй юу. Дээрэс нь иргэдийн парламентод итгэлийг сэргээх хэрэгтэй байхгүй юу. Ингэж дуурч иж хин шүүш дуурдгүй чив чимээгүй хоорондоо хуралдаал ямар шийдвэр гарсан ч мэдэгддэггүй ийм бас байсан бол яана бид нар тий. Тэгэхээр бид нар энэ талаас нь бас энийг бол хөгжил гэж харах хэрэгтэй. Хоёулаа нэгэн тийм их хурлын гишүүний ёс зүйн асуудлыг ярьсных бас энэ Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлээд санаачилсан энэ улсын хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг ямар ч байсан хэлэлцгийг дэмжижлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр та хоёрын энэ хуулийн төсөл дээр одоо ямар санал бодол өгнөлттэй дэмжээгүй гэдэг одоо байр суурьтай байгаа. Ер нь би анханасаа л дэмжихгүй байсан. Энэ дээр хөндөж байгаа асуудал нь зөв боловч тэрийг парламент өнөөдөр миний ярьж байгаа шиг өөртөө засах хэрэгтэй. Эцэг асуудлаа парламент өөртөө засах хэрэгтэй. Гишүүдэд эргүүлэн татах хэрхэн зөвхөн сонгогчдод байх хэрэгтэй. Энэ л хамгийн одоо дэлхийд даяар явж байгаа 200-аад энэ олон орн явж байгаа ийм л зарчим. Энэс гажуудсан зохицуултыг оруулж ирээд байгаад нь би дэмжихгүй байхгүй. Нам одоо чагсалтын гишүүдийг эргүүлэн татна гэдэг байгаа. Тэгээд би энэ дээр өөрөө үлдэхийн тулд намайг бодоод ингэж байгаа ямар ч хамаагүй. Би энэ дээр өөрийнхөө үүргийг одоо байгаа цагтаа хийгээд л ингэж явна. Дараагийн чагсалтын гишүүд өнөөдөр дахиад иргэдэд зориулж тангараг ургуул гишүүн болно шүү дээ. Бид нар чинь тангараг чинь бүх нийт улс орондоо зориулж тангараг ургасан болохоос бид нар намд тангараг ургаагүй шүү дээ. Тэгэхээр тэр иргэдийнхэн төлөө тангараг урагчид иргэдийнхэн төлөө үг хэлж дуугарах те иргэдийнхэн төлөө асуудлыг хөндөд намын дараад ч юм уу те одоо өнөөдрийн байгаа энэ эстэн хорон шиг ийм хүмүүс таалагдахгүй шийдвэр гаргах эргүүлэн татгахаар ийм болоо байхгүй. Тэгэхээр бид нар гишүүнийг эргүүлэн татъя гэж ярихын оронд их хурлын ёс зүйг шинжилгээ гэж ярих хэрэгтэй. Их хурлын гишүүдийн ёс зүйн дүрм, ёс зүйн дэд хорооны ажлыг илүү чадвартай болох хэрэгтэй. Дэрэгдэн дэмжих бүтэц хэрэгтэй. Тэ гишүүд ч өөрсдийнхөө ажлын хажуугаар энийг бан хийнэ гэдэг бас хэр яг үүндээ тийм ч одоо зөв бүтцэн. Босод орнууд бүр хөндлөнгийн одоо шинжээчтэй байдаг байхгүй. Шүүгчид ч нөгөө жюри гэдэг кино байдаг шүү дээ. Иргэдийн сонгоод ингэж хөндлөнгийн шинжээч хийдэг шиг зарим орны парламент бүр тийм байхгүй. Хөндлөнгийн бүтцтэй байгаа. Тэгэхээр
бид нар бараг уулын тийм байх хэрэгтэй. Гэхдээ одоо ингээд нөгөө дарга олон болон улсын төсвөгээд ярихаар одоо байгаа ёсны үндэт хороогоо бид нар чадхаараа бүтцэн сайжруулад ажиллах юм бол ерөнхийдөө хууль санаачлах хэрэггүй л байхгүй. Яг тийм асуудал байна. Аха. Одоо энэ ёсны үндэт хорооч яг яаж ажиллах юм бэ? Заавал нэг гишүүн нь одоо нэг гишүүний одоо ёс зүйн асуудалд гомдол гаргасны дараа л ажиллах юм уу? Гэтэл бид нар одоо энэ улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр одоо яг гишүүд яг ямар арчин гаргадгийг хардаг шүү дээ. Тийм. Наад асуудал аюу тий. Тэгэхээр ёс зүйн дэд хороо заяа хэрвээ зарчмын үед ажилдаг ёс зүйн дэд хороо гэвэл энд байна олоос. Гишүүдийн ёс зүйн дүрмийг шинжлэх, иргэдээс ирж байгаа санал гомдол дээр яаж зохицуулах, яаж хүртээмж тавих уу гэдэг журмыг цэгцэлдэг. За дээрэс нь парламентын гишүүдийн ёс зүйн тайлангийн асуудал дээр анхаарал хандуулдаг тий. Зүг гэсэн тийм байгаа байхгүй. Дээрэс нь ер нь бүх одоо байгууллагч өөр ёс зүйн дэд хороотой ш Монгол даяараа л хороо тий. Тэдний ажлыг хийхэд чиглэсэн хууль эрх зүйн бодлого дүрм дээр ажиллах ийм том бүтэц байгаад байгаа байхгүй юу? Хурлын тэр хороо. А гэтэл манай дээр болохоор хүмүүс харахтаа гомдол ирэхээр шийддэг ийм шүүгчиг авч үздэг байгаа. Гомдол ирэхээр шийддэг. Нөгөө талаасаа гомдол өөрөө үнэн зөв магадтай цагтаа хүртэл иргэний гомдлыг авахта иргэний үнэлэхтэн гараар нь бичүүлсэн зөв гомдлыг өнөөдөр авдаг байхад яагаад манай их хурлын ёс зүйн хороо хуурамч фэйсбүүкийн хаягийн гомдлыг шийдэж байна гэдэг та нар харьцуулаад нэг үзтээ тий. Тэгэхээр эн чинь өөрөө бүр бидний бодож байгаа нөгөө одоо эрх зүй гэдэг юм ажил хэрэгсэл одоо тэр левел төвшнгөөс хичнээн хол байгаа гэдэг нь харагдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ бүтцээр байх ёстой байхад ийм болчиход байна тий. Ховж ивэр дараалалгүйгээр хин нэгнийхийг нь дэвэргээд яг бодиттой хүсэлтэй одоо өргөдлөг явж байгаа шийдэхгүй байна чинь ийм том ялгаатай байгаа байхгүй. Ийм том ялгаатай. Тэгэхээр энийг бид нар ойртуулах хэрэгтэй байгаа. Тэгээ болох байгаа юм чи хүн л засах хэрэгтэй буюу одоо хэрлэн гишүүнлэлт хүсэхгүй байна л гэж хараад байна. Тэгэхээр яг хэрлэн гишүүн өөрөө гол нь тэр хорооны чинь дарга байхгүй. Байнгын хороо гэдэг чинь дарга нь өөрөө санаачлага гаргаж дарга нь өөрөө бусад гишүүдэд менежмент хийж координац хийж явдаг байхгүй. Тэгэхээр тэр ажлаа хийхгүй байгаа учраас өнөөдөр тэр ёс зүйн хорооноос зарим гишүүд одоо бараг гарч байгаа. Нэрээ өгöd. Би ийм одоо бүтггүй юмд ч ороодлохгүй хэцүү юм дээр бараг гарах байхгүй. Хэрвээ зөв бүлэг үрдүүлэл ирэхэд хүмүүс ингээл явдаг үстэй. Нөгөө загас юудаг лээ замаг ихтэй нууранд загас өгдөг шүү. Зөв газраа өөрийнх нь санаа бодлыг илэрхийлж байгаа газар хүн чинь яваад очдог шүү. Тэр байнгын хороод гэдэг чинь тийм байх хэрэгтэй. Байнгын хороод бол өнөөдөр гишүүдийн нэгдэл тэр чинь их хурлын нэг хэсэг байхгүй юу? Тийм. Тэгээ бид нар ингээд нөгөө нэг яриад л байдаг аймаар байна тий. Тэгэхээр та нэгэн тос эхлүүлсэн юм чинь бас нэг энийг нэг зөв голдролд нь оруулаасаа гэж хүсэж байна. Тэгээ бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Тийм баярлалаа. Тэгээ яг ажил хийвэл дуусла гэхэд би одоо бүр нөгөө хүмүүст ойлголцохоор зөөрөө хэлж байна тий. Тэрэн шиг нэг эхэлсэн бол бас эцэстэлд хүртэл ингээд цэг тавиад дараагийнхан руу орох хэрэгтэй байна. Тийм. Тэгэхээр хоёрын орон нэг юм ярьж хүмүүс ил дээр гонгосон болчоо орхихгүй юуны төлөө яваад байгаа хүмүүст нотолж үннийг ярих хэрэгтэй учраас би өнөөдөр бас ингээд бичээд хуваалцаад байгаамаа. Баярлалаа. Баярлалаа. Лайв зочин нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа.